үргэлжилсээр. За сайхан болоод байлаа. Ахад баярлалаа. Орос ардын бооршуулаа. За тэгээ холбогдох одоо ногоо салаад тэргүүтээ мэдээж сайхан Монголынхоо тэр тундаа булган нутгийн мах хайргаар тийм ээ. За болоогүй хайрг унах. Үгүй баярлалаа. За. Яа, Орой хурууд нь штэ. Димбэд нь. би гэртээ аргыг болов. Сайхан хайрагч нь. Ээж чинь сайхан гэвсэн. Үгүй чи хайрагтай айлыг өгөх. Хайртай л өгтөө. Хайрагтай айлыг үзээд ээж талынхаа энэ булганы сайхан могод авцаал хүмүүс байна да. сайхан. За хоёлоо босоод аялаа гэлэх үү. За тэгээ. Босгүй амтаас харж байгаа тийм. Нөө чинь болж байгаа. За түрүүн хоол идсэн чинь нэг зураг анхаарлаа. За энэ бол мэдээж соёл нас нэлмээр бололтой. Зургийн түүх. Хурдан соёл гэж штэ. Харин тийм. За Булган гавард 2015 хангаа бүсийн уралдаа гэж. За энэ жил бид нэр бүсийн наадам хийсэн. Булган дээр. Тэгээд энэ халин соёл маань хөдөлж байгаа такусаар агаад. Тэгээд орхын нааханд жоохон суугаад тэгээд тавлсан юм байна. харигдсан шүү дээ. Аригц тийм. Ер нь би чинь улс бүсийн 6 аригтын. Зөө. Тийм нэг азар аригдсан дунд говьд аригдсан. Одоо хар гэдэг азар маань. За тэгээд бусад 5 нь бол дан соёл орсон юм байна. Юу гэсэн чинь нэг дааган ганаа манаа гэдэг шууд соёлын баг болох юм уу? Гэхдээ одоо манай найз нар бас эстет тэгжилээ. Ер нь бол дан соёл орсон байгаа. Тэгээд дүү маань тэгдэв тэгээд энэ жил соёлын юмудаа сайн бэлдээ. Таны бас соёл орчод ах юм гэдэг байна. 5 соёл орсон нэг азартаа 6 аригтай л явж байгаа. Тэгээ энэ жил бид нар энэ булгаанга 2000 би чи юу ч дээ Уяст холбооны тэргүүн шүү дээ булгааны. Аймгийнхаа. Аймгийн. Бас нэг тийм амттай. Амттай том авч шүү дээ чинь. За. Тэгээд энэ юуг аваад Уяст холбоог аваад нэг 4-5 жил болчихсон. Бүр намын юм дараасан юм шүү дээ. Өмнө авсан. Тэгээд энэ жил бид нар хангам бүсийн наадам хийсэн сайхан наадам болсон. Ер нь бол байгаль хийсэн, ивэсэн, булганы ус хөлзөө хоёрын шин ивэсэн билгүү наадмын ард нэг сайхан бороо орж үс одоо хангаад аягүй сайхан тэгшээ. Аягүй сайхан наадам болсон тий. За энэ зургийн түүхтэй. За тэнд орж хэд бас ингээд нэг сайхан булган нутгийн зураг гэж би ойлгосон. Би газар мэдэхгүй бас. За би ч өөрөө рекламны бизнес хөтлөжсэн юм шүү дээ. Юу гэж байгаа? Рекламны одоо энэ Улаанбаатар хотод Монгол улсад одоо билборд гэдэг гудамжны реклам байж том самбар. Эний чинь Монголд одоо анх удаа оруулсан юм шүү дээ. Рекламны мангас аа. Рекламны мангас одоо рекламны реклам залгичтай шүн мөн энэ тэр юм чинь зохион байгуулсан байна. Амар юм болдог. Тэр чинь зохион байгуулдаг. Тэгээ гудамжны рекламыг анх зохион байгуулсан байхгүй юу? Юу үүсгэн байгуулсан байхгүй ашиглаж компани байгаа биш үү? Бодно. Юуны зарласан рекламны бол загмаасан эцэг. Тэгээд тэрэн дээр хамт ажиллаж байсан нөхөр маань ийм нөгөө урлагийнхантай реклам хийж байгаа, надад хамт реклам хийж байгаа. Сүүлдээ урлагийнхантай ороод сүүлдээ бүр энэ зураг зурдаг хүмүүстэй ингэ хамтарч ажиллах болчиход. Тэгээ нэг удаа надад санал тавьсан. Баг нэг баахан зурагч л байна. Тэгээд юу явал бензин тосыг нөхчүүл мөнгөний даачууд би нэг юутаа авч яваад хөдөөгөр булганаар ч яваа нэг сайхан гоё газруудаар ч ингээд очиод бүх зургуудыг авчий гэдэг. Зурчий гэдэг. Тэгээд намайг дуудаад явуулсан хүрээд ирсэн чи харин танаа юу гэж зурцсан. Хотог өндрийн одоо манай энэ чинь юу нам уул гэдэг миний овголдог уул байхгүй. Би чинь номгийн чадвар мотод нэг жаа. Тэгээ ном ингээд энэ уулын өөр дээр аамаа төрсөн. Тусан газрыг хайрхан биш үү? Тий энэ хайрхан шүтэж явдаг юм дээ. Энэ томоороос авч зурдаг тий томоор нь сайхан зураад ингээд өгсөн юм. Нэг л бас. Бас энэ хайрхан ч бас нивэлээс өгдөг баг шүү те. Бас бодоод энэ чинь энерги бас байгаа тийм ээ. Энэ чинь төрсөн дотгийн энерги юу гэдэг чинь бол бас мундаг гэж бодож байгаа юм шиг юм. Энэ шашны өрөөний ерөнхий өнгөтөрх бол нэг юм те. Яасан гаднаас гарсан нэг хөөрхөн муу байсан. Ой би тэг бодсон шүү дээ. Нэр нэг уул чинь дээдлээ хүртэл ингээд энэ хантаа зуртал зассан те. Энэ чинь хоёр өрөө байсан байхгүй юу? За. Хоёр өрөө байгаад одоо энэ хажуу талд нэг юу байлаа шүү дээ. Тий. Цоочтой. Цоочтой хаалга байсан шүү дээ. Тэгээ хоёр өрөө энд юу байсан юм? Талтнаас их байсан. Зэ. Тэгээд аваад хоёр өрөөгийн зад юу ая гэж хэлсэн аа болоод за нэгийг жолоочоо байрлуулаа. Нэгийг цаашаа чинь цөмөлцөө. Цөмөлөд нэг унтхын өрөө бий болгосон байна. За. Одоо ч дахин өмнөс чинь гэдэг байхгүй. Тий. За энэ унтхын өрөө юм уу? За энэ унтхын өрөө. За ер нь бол цагаан шаргал өнгийн интерьер дизайн зохилж байна тий. Үүндээ одоо эмхтэн байхгүй бах яагаад тийм шүүхээс авч тавьчихсан бэ? Аль энэ
Гүн чинь аваа ирд юм байна. А ирнэ шүү дээ. Энэ байж байгаа юм багш түүхэн. За тэгээд энэ хэдэн ном үзчих үү? За яг одоо яд уншиж байгаа юм уу? Гүй тэгээд ажуудаа тавьж байгаа л харна шүү дээ надад чи. Яаж захиа сонгох гээд байгаа юм уу? Facebook, Twitter амжих гээд байгаа юм уу? Юу гэж байгаа юм захиа сонгол. Сонгол өөр гаргаж. Тийм сонгуулийн шинэ үед бол гаргасан юм шиг ч одоо захимаар үг энэ гээд. Энэ миний харал да энэ юу арай гүнвэ. Энэ миний гэжтэй хуйлдагчдын шатлан захирагч яана ч одоо энэ ямар замаар явах гэдэг. Ингээд гой ном байж дээ шүү дээ. Киног үзсэн үү? Булган ганцгийн тог шороогод гэж тэгээд болоо шүү дээ. За энэ дөрөв ном уншсан. За бас нэг пайд байна тий. Пайд тий. Яг орон дээр ингээд хөвчөөд ингээд хөвчөөд. Тэгээд оройд нөгөө нэг юу би чонд хэлсэн шүү дээ мэдээлэлээс тасраад байна гэдэг. Тэгээд орж ирээд энийг өдөр өглөө гарахтаа нэг цэнгэлээд тавьчихдаг. Орой орж ирээд тэгээд нөгөө жоох ухах юм чинь тэгээд ухаж байна. Тэгээд энэ фэйсбүүкээс нэг манзарсан. Шууд хэлчих юу гэхээр би тань твиттерээр тийм олоод харж байгаагүй. А фэйсбүүкийг харж хахад та ингээд нөгөө өөрийнхөө шүүмжлэх гэдэг санааг их тийм айдуу зөөлөн те эсвэл нэг тийм синхруулээд нэг тийм учрыг нэг аргадсан ажтай нэвчдэг юм байлээ л те. Тэр хэрэг хүмүүс их тийм хүлээж авдаг шүү. А би болгоод фэйсбүүк дээр хатуучдаг л те. Шууд одоо заримд бол хараал үг хэлждэг ч юм уу бичдэг ч юм уу. А та болгонгууд зур нь ингүүл яасан бэ те. Тэгсэн бол одоо дээр үсэн биш үү гэдэг ч юм уу. Яг зөв би эхлээд бас нэлээд хатуухан шалгалт явуулдаг байсан юм а. Тэгээд хүмүүс бас нэг дарга гэдэг нэг юунаас бас их хараад байдаг. Тэгэхээр үсүүсэгүй энэ чинь бас нэг олон хүнийг төгөөж байна. Тийм болохоор 10 гаруй яриа ондоох хэрэгтэй юм гэж бодлоо. Түүнээс ч гэхдээ дарга гэсэн үднээс дандаа нэг сайхан бичээд өсөж болохгүй шүү дээ. Гэхдээ хүний өөрөнгөө бас шудраг биш бол хэлэх ёстой шүү дээ. Хэлэх ёстой шүү дээ. Ер нь бол тэгээд болохгүй юм бол шударгаар нь хэлж ийж бид нар юу тэр тусмаа дарга гэдэг хүн бол өөрөө үлгэр жишээл байхгүй бол тэгээд өөрөө нэг юмнаас залтай зүхтаа тэгсэн мөртлөөр хүмүүсийг тугаар дайраа идэргээд ард нь үлдээд ийж болохгүй шүү дээ. Зөв юм бичээвэл тэр дайраа шалахгүй байгаа байхгүй үү. Тэгээд зарим юмнууд бол ингээд хайчдаг. Тийм. За хоёлоо бас нэг улс төр яш халснаа те. Гадаа гарч байгаа жоохон суугаа ялцаад. Тэгээд манай юу чинь бол энэ гадна тал чинь бол их сайхан би түрүү хэлсэн шүү дээ. Ой шиг юм байгаа шүү. Тийшээ урах уу. Тэгэл та. Гой саад байгаа. Тэгээд тийшээ ороод яа. За ингээд баг автор гараад ирлээ. Юу гэдэг шинэ ажид байна? Орсон буур. Ай. Хоёр буур ноцолж байна тий. Азаргны ноцолтоноос харж ирсэн. Буур 58 оны түрүүнд тийм харж ирсэн. 58 он гэж байсан. Манай намынхан одоо энэ ахмадууд маань хэлдэг. За 57 58 онд анх энэ цэцэрлэгийг бий болгож ирсэн. Тэгээд тэр үед хэл сайхан гол сэтгэлээр энийг хийж штэ. тийм байна тий. Сайн байна тий. Одоо илүү хангалттай улс төрч нэ. Миний бүр хэл ам захнаад байна. За ер нь шууд ярьсан дээр баг. Одоо ингээд ирчээ сонгуулах гэж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд таны гишүүн тийм ээ. Монгол ардын нам сурах хүчин байлаа. Тэгээд би бодлоо л та ер нь бол их олон жил олох явж ирсэн. Яг бага хэмжээнд. Одоо сурах хүчин болоод их юм ойлгож бодож байна. Таны зүгээр энэ зүрх өнгөрсөн хугацаанд юу нөхдөд ямар төгөмжтэй вэ? би ялгцсан. Ер нь бол намд эсэхтэй би чинь 96 онд хэлсэн юм. 96 онд одоо Монгол ардын хувьсгалт нам удах үеийн ялгцсан шүү дээ. Ялагдаад тэгээд тэр монгол хүний нэг ялгцсан талын дэмждэг тэр сэтгүүлч байсан юм уу? Аав ээжийнхэн нам ялгцсан бол надад эйгүү харагдсан ч юм уу? Тэр шууд л 96 оны намар би намд эсчихсэн. Тэр үед одоо бид нэр шин зүүн гэдэг одоо байгууллага бий болгож байлаа. Одоогийн энэ Жадамбагийн их хоёр за Дуучин Батөргөл Хулан Агаас Ган зориг Мөнхөлөг гэл ингээд бидэд Алтанбек гэдэг залуу Баяр хүү гэл ингээд бид шин зүүн гэдэг төв байгуулад намд орж ирсэн. Тэгээд бүх одоо залуул гэдэг хүн байвал бүгд арчлан нам гэдэг ойлголттой болсон. Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг бол Монгол Ардын намын нар бол хөрчүүлийн нам гэдэг ойлголттой байсан. Коммунист социалист тийм ээ. Тэгээд тэд болж байхад бол чи энэ намд яхахлаар орж идэг ийм залуу юм одоо сэхэтэн бүгд тийшээ хуйларч штэ. Тийшээ хуйларч идэг яхахлаар ийшээ орж идэг гайхаж ирсэн. Тэгээд тэнд бол орох зорилго бол мэдээж энэ намыг бол аврын энэ намыг бол босхын үйл дээр нусгая. Жоохонсон тус тийм үзүүлэх гэсэн ийм сэтгэлгээл орж ирсэн. Сая тэр үеийн сэтгэлгээ тэнд бол үнэхээр нам бас унтсан байсан үг байхгүй 96.
Сая бас нам маань цогцоллоо шүү дээ. Надад хамгийн түрүүнд юу бодогдсон гэхээр ард түмнээс уучлахгүй юм санагдсан. За уучлаарай гэдэг. Бид үнэхээр бас та бүхнийг өнөөдөр хүртэл зөндөө олон одоо нуруунд дээр авч явлаа. Улс орныг бас усан жолоодж явлаа. Та бүхэн маань биднэрт бол итгэл үзүүллээ. Бас итгэлийг алдчихлаа. Тийм болохоор уучлаарай. Бид ардхаа эргэж харлаа. Үнэхээр бас улс орныг юм үнэхээр бас биш үс. Тийм ийм юмнууд бас хийжээ. Тийм болохоор уучлаарай гэж би бол шууд намын дарга гарч ирээд уучлах хийсэл гэж би хүмүүс хэлж ирсэн. Тийм. Ер нь бол уучлах хэрэгтэй. Би бол Монгол ардын юу Булган аймгийн Монгол ардын намынхантай бол би хэлдэг. Энийг өнөөгөө хэлдэг. Анх дарга болох гээд ирэхдээ ч би хэлж ирсэн. Ер нь бол бид ард түмнээс уучлах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүмүүс биднэр итгэл үзүүлсэн гэсэн байхгүй. Өмнөх одоо яг энэ засаглалын онцлогуд бол наам их чухал тэрнээс гарсан одоо энэ кадруудыг хүлээмжшүүлдэг гэсэн бол одоо бол юу хүнийг их харж байна. Гэхдээ би хүнийг харж байгаа гэхээр энэ би таагчдыг би сайн шилж байгаа юм биш. Бүгдээрээ л адилхан ингээл камерын харцал ингээд шудраг мэдчихлээ цаана бол адилхан идэж уучлаа шүү дээ. Бүгд л мэдчихэж шүү дээ. Угаал ингээд идэж чинь үг байгаа шүү дээ. Манай зарал камер хүмүүс сайхан ярьж ирчээд тэгээд гарын камер цаашаа харангуйлан манай зарал улс төр хийх юм да гэж энийгээ цааш алхаж ирсэн. Бүр тий. Үгүй ийм л байгаа шүү дээ. Адилхан л байхгүй дээ. Тэгээд булганд ирсэн нэг зорилго хэд хэдэн зорилго байгаа. Нэгдүгээр намын дарга болоход би чинь эхлээд намын дарга болооч гэсэн нэг санал ирсэн. Тэгээд тэр үед нь бол болий гэсэн тийм санал өгөөд хэд он 2 3 он юм уу та. Нэлээд дээ 10 жил өгөө. 13. 13. За. Тэгээд би бас нэг Америкч явж нэг ганц хоёр хэл бас юм үзэж нэг мастер хийх санаатай яваад өгсөн байхгүй. Тэгээ үеижтэл тэндээс дахиж дуудах байхдаа санал өгөөд та хурж ирээч. Дахиад Утган баяр сайд гишүүн намын дарга болсон байсан урданд. Тэгээ нэг жилийн дараа дахиад намынхаа даргаыг өгөх гэж байна. Тэгээд сонгуульд юм намын даргаыг өрсөлдөж чи та гэдэг. Тэгээд би Америкаас одоо нэг 12 хоногийн дараа шалгалт өгөх гэж байхад шууд хайж чанаа шинэсэн байхгүй. Тий. Тэгээд хаяад үрж ирсэн. Тэгээд энэ чинь бас нэг зорилго байгаа юм. Яг тэр үед нь маань бурхан болсон. Тэгээд булган гэдэг тэртээ дүүгээ булган хөсөлтэй булганы аав ээжтэй ингээд ийм хүмүүс бас нэг өнөөдрийг хүртэл энэ сурсан мэдсэн миний толгойн дотор ч одоо нэг айхтар ганган мэдлэг байхгүй ч гэсэн гайгүй туршлага байгаа гэж боддог юм л дээ. Тэгээ энийг би ишээгээ шингээх хэрэгтэй маа гэсэн ийм сэтгэл өөрчлөлт. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар ч ер нь бол яг хэд хэдэн байгууллага хэд хэдэн яам дээр ажилласан хамт олонноо бол бас нэг өөрийнхөө арга барилтай гайгүй болгоод би бас явж исэн гэж өөрийгөө боддог байхгүй. Тэр утгаараа ер нь бол энэ намынхын гишүүд дотор ороод өдөртөгч нь болоод ингэж явбал ядаж таны тэр нэг яриад байгаа нэг ийм альнанд одоо борлохгүй юу болчиход юм чи сүжиг болчиход юм биш үү? Яг тийм юм би салгыг гэсэн бодлоо байсан. Нам өөрөө хоорондоо хуйлдаа ч юм уу хоорондоо буруу байгаад байхаар энэс чинь бол тэр намд дурлахгүй намыг үзий ядагчуд намаас холдох хүн дээрх юм чинь гараад байгаа байхгүй. Тэгээ зүгээр энэ булганыг бол бас би харьцангуйс нөгөө нэг юу гэх юм бэ нөгөө тэр бохор тоглоомын гаднаас үлдэж тийм ээ. Би шударгаараас өрсөлдөх тэр талт нь болж чадвал гэж найдаа л байна л да. Би булганы хүн бол биш. Гэтэл гэж бодоод байна. Үзнэ би үзнэ гэсэн бодолтой байна. Тэгээд урд нь ч бас хүмүүс бас хэлж илээсэн. Ер нь бол тэгээд төрөн биелсэн шүү дээ. Энэ Батэрдэн гэдэг хүн энэ төрийн ажил зөндөл явлаа. Төрийн ажил зөндөл хийлээ. Одоо төрийн хар хүн байна уу, хэн байна уу, ямар арга барилтай байна, энэ чинь төр өөрөө бэлтгэсэн байхгүй юу? Ус хүчний бэлтгэсэн байхгүй юу? Тэгэхээр энэ чадж байгаа мэдж байгаа юм аа ингээд эртээ нэг юм үг байсан шүү дээ. Бас ороод ирлээ. Ухаантууд нь хоошоо сууснаас тэнгүү дээрээ өөрсдөө өдөр дууж яах гэдэг. Одоо энэ ард түмэн чинь дандаа тиймэрхүү юм ярих юм биш үү? Тиймэрхүү юм ярьж. Тэгэхээр би тэр нэг ухаант нь өнөө юу нөө би гараа өргөд үзье л дээ. Аги би бас тийшээ очоод энэ юм чинь жолоод болсон байна. Үзсэн байна. Надад бас нэг иймэрхүү туршлага байна. Би үзээд алдъя гэд хэлээ л дээ. Сонгохгүй бол тэр л үзтэй намайг үгүй үгүй үз. А гэхдээ энэ олон жил бас нэг юм туршлага байсан. Энийг бас хаа сайгүй юм одоо бас ашиглах ёстой гэж би бодож явдсан шүү дээ. Ер нь бол тийм л үстэй. Цагаан ч болцсон биз дээ тийм ээ. Ер нь явцсан л гэж үзэж байгаа. Тэгээд одоо зарим хүмүүс бол миний дүү цаашаа хийж л идэв. Нэг дүүгээд ирсэн гэж одоо өгшөж дууссан шүү дээ. Одоо тэгж юу өтөрт нах хойлоос орой яриагаас нэг ирээдүй гээгээл үзүүлэх төгсгий те. Одоо яг энэ булганы ирээдүйд нь яаж харж байна өөрөө л юм бол за одоо бол хоёул шууд 16 он гэл харчээ.
Сая би 16 сумныг 17 юугаараа тосгоноор ингээд тойрож явсан. Бүгдээ нуулцсан. Тэгэхээр би тийм ахтар намын шоу нэтэрэ гэж явах үлдээ. Ер нь бол зүгээр ард түмтэй уулзаад ард түмтэй сонсъё гэсэн байдлаар одоо хурж ирээд хүмүүстэй нуулзаад хүмүүс цуглуулад ингэж явсан. Тэндээс юу харагдж байна гэхээр биднийг хөгжүүлээд биднэрт хоол өгөх гэж биднийг одоо ингээд одоо хурж ирээд малын юу гач гэдэг юм уу энэ дэлгүүрийг сайжруулаад намайг бизнестэй болгоч юм уу ийм юм бол бас нэг хилээд байгаа юм алга шүү дээ. Зүгээр л өөрсдөө та нар шодрог байгаа чи. Та нар зөв байгаа чи гэж хэрэгцээ ажилд эзэн байгаа чи тийм ээ. Эзэн байгаа чи. Дарангуул дарга шиг байгаа чи, нам бол нам шиг байгаа чи. Албан тушаалтан бол албан тушаалтан байгаа чи, төр бол төр шиг байгаа чи. Засаг дарга бол засаг дарга шиг байгаа чи гэдгийг л хүсэж шин. Энийг л хүсэж байна. Бид нар энийг бол хийж чадна. Би бол жишээ нь хөвдөө бол энийг бүрэн дүүрэн хийж чадна гэж бодож байна. Ёстой бүр хаяа ороод бүр бужигнуулаад хачмаар санагдав. Монгол ардын нам би бол боломдоо бол ялнуулна гэж бодож байна. Зүв байгаа болохоор зарчмаа зүв байж байгаа болохоор ялна гэж би бодож байгаа. Ялсан хойно бол тэр нөгөө нэг алтан цээж мөнгөн бүхстэй болгохгүй. Ганцхан хууль бол хуулиараа зарчим бол зарчмаараа ном бол номоор явдаг ийм юмыг л би гаргаж байгаа. Энийг бол харин ёстой ард түмэндээ бол амлаж байгаа. Зарчмаар тийм үү? Зарчмаа барьдаг. Миний нэг үг гэж байгаа зарчим зөв гэсэн нэг та анзаарсан уу? Төрнөөс хойш хилээлээ нэг зөв гэдэг нэг яриад байна. Зарчим гэж яриад байна. Зарчим гэдэг чинь ард талд бол хууль байх хэрэгтэй. Зарчим гэдэг ард талд бол жудаг байх хэрэгтэй. Ууж байх хэрэгтэй. Ууж байх хэрэгтэй. Тэгээд би нэг хэлсэн шүү дээ. Ууж байх хэрэгтэй. Энийг тэгээд зөв хийх хэрэгтэй. За зөндөө хэлээ тийм ээ. За ямар соёлыг тэгээд хэлээ уулцнаа гэхэд. Яруу зөндөө сэдвүүд байна тийм ээ. За нэг иймэрхүү л байна даа. Манай ханга сайхан хангаа уу? Сайхан байна. Агаарн чамуу сайн. Одоо эн чинь бол тэгээд ойд амьдарч байгаа юм шиг л ингээд байж идэв шин. Одоо би чинь энэ хэдэн модтой ноцолдоо тэгээд нэг талаас аваад байгаль хамгаалагч шиг л байдгийг. Тэгээд эн чинь бид иймэрхүү юмнуудаа бас төрүүлж харж ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бидний чинь дагж байгаа хүмүүс маш их олон байгаа. Даргаагээд хөндлөж байгаа хүмүүс байгаа. Бидний үгийг сонсож байгаа хүмүүс маш олон байгаа. Итгэл үнэмшил шүү дээ. Итгэл үнэмшил байгаа. Тэгээд тэр хүмүүстэй бид нэр айл утгад одоо зөв зааж, зөв залж тэгээд өөрөө одоо зөв явах хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Тийм сайхан хангаан буян одоо ивэх ёстой гэж бодож байгаа. Болгон чи би түрүүн зам хэлжсэн шүү дээ. Болгон бол болгон байхгүй юу? Болгын тий. Минь жуулгаа орно гэдэг шиг тийм ээ. Тэр одоо энэ сайхан байгаа шүү дээ. За ингээд бидэнтэй хамт үзэж тагондоо баярлалаа. Энэ удаагийн дугаар маань энэ үрээд төрж харахаар болж байна. За тэгээд улмаа хүн хар үрээр эртлэн гараад Булган аймагт төвдөр ирсэн. За энэ аймагт хардын намын дарга Чотонбагийн Батэрдэнэ гээд ирмэнд бол хонож байгаа юм аа. Тэр нүг бол би их олон жилийн өмнөөс танил л да. Тэгээ ах дүүгийн харилцаагаас илүүтэйгээр нэлийн тэмшиг шударгач залуу юм болов бас өөрөө дуу хоолойг илэрхийлж чаддаг зорьсон ажилдаа нэлийн мэрэлттэй ийм хүн болов гэж хардаг байсан. За өнөөдөр бол яг боддоор уулзаад сайхан танилцаж нэвтрүүлгийг завшаан бол тохиолдож байна. Тэгээд миний санаж байгаагаар за нэг 2000-аад оны үеийн автотээврийн газрын дараа нь зам тээврийн яамны төрийн ярмжийн дарга гэх хэдийдээ албамжуул хашиж байсан бах сүүлд нь чимээг болсон байсан бас гадагшаа сурах гэж явсан гэдэг төрөм зүйлийг үл ярьж байна. Тэгээд Булган аймаг гэдэг бол ч та мэдчихэж байгаа их онцлогтой. Хэдий газар нутаг тийм том биш ч гэсэн 16 сумтай. За тэгээд мэдээж олон жил ардын нам бол намгаар бас засаглаж байсан. За гэж 2012 онд бол эдгээр одоо улсын хурлын сонгуульд ардын намын өөрөө нийт төвшөө гаргасан чигсэн ардсан намынхан бол за аймгийн удирдлага болон эрдэнэ төлөөчлөлт хурлыг бол авсан санагдаж байна. Гэхдээ мэдээж бас хоёр намын хооронд бол өрсөлдөөн болоод өөр бусад зүйл байдаг бололтой. Гэхдээ Батэрдэнэ ахын гэх юм бол тэр болгонд бас бооч өгөл өөрийнхөө намынхан бас нэр хүнд болоод нөлөөгөөс алдахгүй нь бол хичээж байгаа болов уу гэж харж байна. Яг та угаасаа хүн болон л өнөөдөр улс төрөөр амьсгалж байна. Иргэжил болох ч байгаа сонгуульд ч гэсэн Батэрдэнэ ах бол нэг өгөлт бол өрсөлдөн гэдгийг хэлж байна. Тэгээ ер нь хүн бас зөрөгтэй байж чадах юм бол гол нь шудраг жудагтай ууж өгч чадах юм бол юмд одоо хүрч чадахыг бол харуулж байгаа болов уу гэж бодож байна. Зарим хүмүүс намайг л хэлэх байх л та. За улмаа бол ерөөс ардын нам гэдэг ч юм уу. Батэрдэнэ гэдэг нь бол ерөөс улаан цан дэмжиж
балиашин болж байна гэдэг. Би бол хэний ч одоо гэтэл очиж бол хон. Гэхдээ энэ хүнд яг яагаад би сонгосон бэ вэ? Надтай бол бас ижил зан дүрг бол байдаг. Тэр дундаас шудрагыг хүсдэг. Бас ямар ч юмд өчүүгэн жигсэн ёс суртахуун үүрэг хариуцлага үнцэн гэж бол байх ёстой. Энийг бас яг энэ Батэрдэн ах улс харуулж чадчих болов уу гэж бодож байна. Одоо цаг бол нэлээ орой болсон. Орой 12 цаг болж байна. Би бол хараахан амарх болоогүй. Тэгээд маргааш өглөө бидний яриас үргэлжлэх болов. За надад хэлэхдээ бол улам өглөө хамт гүүхүүл гэж байна. Хашир бас энэ ойрхон гүйж сэрүүл мэнтэй анхаарал тавьдаг юм шиг байна. Тэгээд би ч гэсэн одоос нь үзээ харилцахгүй болохгүй хаа. Тэгээд маргааш бүгд хамтдаа гүйж өглөөг эхлүүлцгээе. Тэгээд зөвхөн одоо Батэрдэн ах гэлтгүү бас өөр юм гэсэн намаа төлөөлөж явж байгаа олон сайхан залуучуудын бас дэмжих цаг нь бол болсон шүү. Эдл одоо өнөөдрийн Монголын хөгжил өөр юм гэсэн хувь нэмрээ оруулах нөгөө бодтой одоо үнэн гэдгийг бол бүгд сүлийн зөвшөөрж байгаа хаа. Тэгээд маргааш өглөө бүгдээрээ шинэ ихтгэл найдвар, шинэ мэдлэг мөрөдөл, шинэ урам зоригтойгоор хамтдаа уулзцаая. Бүгдээрээ сайхан байна. Шүдийн жигээ шинхэн үлээ хацсан тэнгэр шинхэн үлээсэлний амьсгал шинхэн өглөө болгон дандаа шиний хаа эрлийн өглөө шиний хурмын өглөө шиний үслийн өглөө шиний гацрахын өглөө Tagu, tadi. Nama ayo. Ya, dia macam ni. Ya, aku cukup. Ya. За, та нар өглөө болгоно гэлгүүд юм уу? Гэхдээ хаяа яг үнэн. За, амжихгүй мэт. Уг нь бол өглөө болгоно үйл биш. Янз нэг 7 хоног. Энэ талаачаас овоо энэ хайр өгөө. Овоо том шүү дээ. Тийм ээ. Километр байна. Юу. Километр илүү байна тий. 3 юм байна. 2 байгаа шүү. Энэ тойроод ирэх хөвч юм. За, залууд дээр ямар спорт хичээлж вэ? Янз зэл юм байл шүү дээ бүгд. Сакс болоо волейбол. Волейбол дам байсан. За тэгээд хоккей. Хөдөлгөөн. Бокс удаа байсан. Хоккей хөдөлгөөн бол бас тэгээ та нар ярьдаг хашраад идэв шүү дээ. Зүгээр ихэд ч одоо юугаар нь саксны шигшээнд би ч одоо эдэн жил төгссөн гэж. Бас байна. Сургууль байхын 5 тоглоо дараа нь дээр нь 3 жил тоглоо. Гүзээ байхгүй тий. Гүзээ сайхан хөргөн бондгор гарч ирээд байна. Хүн байгаагүй тий. За зөө хот. Тий. За орд сайхан цай очиад. Тэгээ хот руу хөтлөө. Яах юм? Очиж манай ангуу хөтөн уулзсан байна. Тэгээ. Тэр ангуу гайхал дижитал ихний хөтөн ямар хүмүүс идэгээд түрүү тэгээ жоох ажиллана. Тэгээ ийм их гахнаа байгаа юм уу? Бид хамт надтай л өчөөж юу? Тий. Түүн шууд хоёлоо одоо хот руу орж гэргэн гэж болох юм биш тий. Шууд өгөх гэж. Би ч утгаар нь хонж энэ тий. Тий. За руу гараад ич тий.
За ингээд ах өргөө цагаан гэрт нь ороод ирлээ. За тэглээ. Тэгээд тааж одоо 2 гэртэг зойлголоо шүү. Хоёулаа өмчөөр яах вэ? Хөдөөгөр манай охин бол хөдөөгөрдөө очив, болгоны гэртээ очив гэдэг. Чи хотын гэл ус тааж. Хүүхдүүдийг нэг тэгээд одоо яаж байгаа нэг сардаа нэг 2-3 үзэгдэг л нэг авто болоод байна яаж юм. Яах таа ажиллаад нүрийн дээр явж байгаа юм чи яах вэ? Хичээл сургуулийн тэрийгээ тэгээд бас болж өгөх юм биш үү? Тэгээд хагацаа бүтэн зэнтэй эдгээр ч бас очтыг. Эрдэнэ дээр дамжаад богоон цуугаад яваад очино. За чи нэг 2 хоног ганц онцоолоо тэгэл бүтэн цааны орой гараад юм. Богооноор юу нүглээ 6 цагт энэ буун. Тэгэл хичээл сургууль гэл тэгээд бичгнээд бүчт юм шиг л байсан. Сайн наашаа Аль болох хагацаа бүтэн цаан чи би чинь энд ирэхийг бас боддог юм дээ нийттэй байх гэдэг. айлд орсон шээс өрөөгөөс нь жоохон явчих идэх үү. Тэгээд За энэ зочны бөгөө том уруу. энэ зочны өрөө. За нийгэм анхаарал татсан гэдэг энэ танаа намын тухч нь баг мөндөө. Хэвлүү яах вэ? Их олон жилийн нэлээд хэдэн жилийн өмнө бүр ингэж ёсчиж бүр гаргаж хэвлүүлж тараасан юм байна. За орсоос хойш тэр зураг их гоё харагдаад байгаа юм аа. Хизээ авах яасан зураг вэ? За энэ гэрүүлээрээ бид нар авах юм аа. Энэ нөхрийг нэлээд төрсний дараа удаагүй тий. Шинээр одоо гэрүүл маань тавлаа тэгээд нэмж авахсан зураг байж. Энэ яа сайхан зураг вэ? Энэ Чогсомгоотой манай хүн ч бас галерейд ажиллаж байсан юм. Тэгээд зураач нартай ойрхон байдаг. Чогсомгоотой би нэг танилцаач гэдэг сайхан мундаг хүн байлаа шүү дээ. Одоо тэгээд Чогсомгоотой танилцаад надаа нэг зургийн цомгууд өгсөн. Тэгээд тэр зургийн цомгийг үзэж байгаа бас өөрөө нэг хэдэн зураг зургуулж авъя гэдэг захиалаад өөрөө хэлсэн. За энэ зурган дот миний цомгон дотроос үзэж байгаад аль алийг юу байх юм би та нарт нэг 3 зураг зурж өгье гэдэг. Тэгээд оройн зураг юм. Өөрөө зурсан юм. Мэдээс хуулбар байлгүй яах вэ? За Тий, хуулбар өөрийнх нь зурсан зургнууд ч гэсэн бүр ийм том олон улсын хэмжээнд гаргадаг том цомгон дотроос нь энэ зургийг дахиж зургуулъя гэдэг. Тэгээд өөрөө хуул зурсан байна. Тий. Шогсомгоо өөрийнх нь яг гарын зураг л да. Наа чин нарсан зааны соёо доо. Монголоос олцсон юм. Монголоос олдсон. Хаанаас Энэ Сэлэн гэлцоос олдсон гэдэг юм аа. энд одоо зөвхөн ардлын Сибирийн Якут Макут орнууд биш юм байна тийм. Ер нь бол байдгийн шүү дээ. Одоо чинь бидний замын ангиуд одоо хөдөөгөр явж байгаа замын ангиуд биш шүү дээ. Зам хийж байгаа, засж байгаа. Эдний хийж явах явцад бол янз янзын тийм толгоо гарч ирэх, том соёотой зүйлүүд гарч ирэх тийм юм бол их байдаг шүү дээ. Энэ бол эрг нураад тэгээд гарч ирсэн гэж манай энийг авч явсан хүмүүс маань гэдэг. Тий. Сүүлд бас нэг хэрсний толгойн төр болцсон. Саяхан бос хэрсний толгой олдсон гэж шүү дээ. Тэгэхээр Монгол улсад бол энэ чинь өөрөө байсан л байхгүй дээ. Надад нөрөөс 2 зүйл таалагдж байна. Мэдээж би номонд их дуртай. Танд бол сайхан номод харагдаж байна. Би зарим ч бараг удаа хараад байгаа хэлэх юм байна. Тэгээ яг тэр номын цангийн цаана байгаа имэйлний түүхийг бол гоё хэл та. Миний ядуу ерөнхийдөө Сүхбаатараас гаралтай маа. Тий. Тэгээд Сүхбаатарын Мөнх хаан сумын өндөр чулуун гэж хүн байгаа. Сумын аймгийн алдарт. За Гант Төмөргөд бас аймгийн алдарт хүн байгаа. Тэгээд бид нар бол чулуухтайгаа бол баргалж ах дүүсэх үү. Дүүтэйгээ бол ерсэн төрсөн дүүгээсээ өөрцөх ингэж явдیں۔ Тэгээд тэр чулуах маань бас нэг ийм имэйл би чамд юу ая гэдэг. Ерөн даргаанд таллуугаа нь болов гэж би л ойлгосон шүү дээ. Тэгээд яг ийм их мундаг имэйл бишээ тэгээд тохиол олон жил болж юм уу надад. За ингээд нэвтрүүл маань жарахаас өмнө мэдээж гэр бүлийн үнэтэй нэлээ хожуу танилцах шиг боллоо. Бас булган бид нар ерөөхдөө зураг авалтаа хийгээд ирсэн. Тэгээд Батэрдэн ахын гэр бүлийн хүн Атгаагчтай ингээд танилцж байна тийм ээ. За албан ёсоор танилцсан. За. Улан баяр. Отгон сүр юм уу? За улан баяр. За тэгээд нааш ярьжсэн тэгээд манай хүн ярьжсэн. Одоо 3 хүүхэдтэйгээр цаацч одоо ингээд гэр зураал байгаа да. Тэгээд би нэг нэвтрүүлэгтээ явж гисэн ч бас жоохон гайхаж байна ингээл. Тэгээд зүгээр үү? Зүгээр. Тэгээд жоох түрүүс ярьжлаа. Өөрх нь бас сонирхдаг хобби их юм уу? Тэгэхээр зүйлүүд бас тантай их холбоотой санагдлаа. Өөрөөр хэлэх юм бол би таныг бас нэг урлаг үсэн музей талрууч юм уу нэг газар ажилладаг сонсон. Тийм би Чойжин ламын сүм музейд ажилладаг юм. Тийм. Одоо энэ Хормын ардны баруун байдаг. тэнд байгаа тийм ээ. Сүм музей. Тэгээ 2006-аас 2009 онд тэнд ажиллаж байсан. Тэгээ тэр хоорондоо бас уран бүтээлчнэр, уран зураг одоо зураач нартайгаа их ойрхон ажиллаж байсан. Тэгээ бас их зурагт сонирхолтой. Тийм бас тий. Тий урлагийн тий би ер нь бол одоо урлагийн үнэлтэй.
Тийм би бүжигчин, хөгжим бүжгийн дунд сургуулийг бүжгийн багш мэргэжлэр төгссөн. Булан дугаар гэртэн байж байхдаа бас яг нэг гэр бүлийн талаар шууд асууж чадаагүй яг тэнд бас нэг айхтар зураг харагдаг байхгүй. Тэгээ одоо энд бол ингээд гэр бүлийн бодистой гэж чинь. Тойр яг анх яа танилцчихсан. Бид хоёр одоо энэ Монгол Ардын намын сонгуулиар танилцчихсан. Энэ намтай их. За. Тийм үйл тухайн сонгуулиар л танилцчихсан бид нар. Тэр сонгуулийн ажлаар хамтдаа ажиллаар явж байгаа л танилцчихсан. Яг юм сахалтайгаа л байсан уу? Сахалтайгаа л байсан шүү дээ. Одоо тэгээд энэ ингээл нэг гэрийн бараа харахгүй улс төр тэгэл сум одоо ард олонны ажил гэж явж байгаа нь одоо юунд татагтаад байгаа. Одоо яг хөө энэ чинь ер нь бол манай хүн чинь аль эртэлд төр зүтгэсэн шүү дээ. 30-аад наснда л даргуулал явж исэн. Одоо 15 жил болчлоо. Болцсон. Одоо 18 жил. Одоо нийлэх юм бол тийм. Тэгээд ер нь бол их эрт 30-аад наснда төр зүтгэсэн. Тэгээд түүнээс хойш одоо болтол бол ажиллаж байгаа. Тэгээд тэр бол хандаа бас нэг хилдэггүй бас байдаг ш тийм ээ. Юу гэдэг заавал хоёулахнаа байх хэрэгтэй гэсэн үг биш шүү. Бас яг нэг ингээд би танахаа зориод ирсэн юм чи бас нэг хандаа зориулаад нэг дүүхэлчилдэг. Хандаа хайртай шүү. Тэгээд би бас одоо хүн хантайгаа учрна гэдэг бол хувь тавилан гэж боддог. Тэгээд одоо бас хувь тавиландаа баярлж явдаг. Тэгээ хандаа хайртай шүү гэж хэлээ да. Бас хөрхөн 3 хүүхэдтэй тийм ээ. Тийм хөрхөн 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхэд яг аавтайгаа их төстэй байгааз гурлаа. Бас ийм сайхан хантай, ийм сайхан амьдрал. Тэмээ би ч гэсэндээ одоо ингээл ажил хөдөлмөрөөр ирэхлээр амжилттай сайхан явж байгаа маань бас миний ханы түшиг толгуур намайг ойлгодог, дэмждгийн бас илрэл тийм ээ. Өнөөдөр миний ийм сайн сайхан явж байгаа гэж боддөг юм. Ер нь тэгээ хань ижил гэдэг чинь аль алиндаа түшигтэй толгууртай одоо бас нэг сэтгэл санаа эвгүй үед нь дэмжичдэг тийм ээ. Сэтгэлээр дэмждэг ийм юм л одоо ер нь хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Би бол нөгөө илүү үйлдэлээр яхасаа илүү сэтгэлээр их дэмжихийг бас оролддог. Тэгээд за баярлалаа. Тий за баярлалаа. ЭЖБ өнөөдөр эстэн та авсанда би өнөөдөр алтан та авсанда гойда алтан та гойда синта алтан та гойда над дурсан зүрх бүхний төлөө намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө надад сурван хопсон итгэл бүхний төлөө намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө намайг магтсан гурван бүхний чин төлөө надтай хамт ууж дуулсан бүгдийн төлөө намайг гэрэлэн хурцсан юм бүгдийн төлөө насны сайхан мөнөж нүхтийн төлөө унгаан ургоо сайн сайхны гөрөө ойршгүй хадон мэдгэлэн дэжин ажлуудад Next зурдаава. Үнийн дүнгийн 50% Univision-ийн шилдэг кинонуудаар аялах эрхийг бэлгэн даваарай. 3 өрөө байр, 3 Jeep автомашина хамтд нь хожоорой. Soho тавилгын их дэлгүүр. TGB Тэгбэ. Мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээ. Утас 7000 1000. Шинэлбэ. Эрхэмтэй Velvet VIP Club 500 кэндигээр баасан гарагаас бусад өдөр такс 100% мөртөө үйлчлүүлээрэй. Candy. Байлдааны гавьяаны болон байлдааны гавьяаны улаан тугийн одонтод сэргийн дуу бүжгийн эрдмийн шууд 83 дахь жилийн өвөл цагийн нээлтийн тоглолт. Тайзны анхны удаа гიშгсэн мөр маань бол ардын армийн дуу бүжгийн чуулгын алтан тайз байгаа. Эрдмийн чуулга боллоо.